Аргаан гарахтаа бид нар Монголын улс төрийн намуудыг уриалж үндэсний зөвшөлтлийн ээлжлэл буулгалтыг хийж сонгуулийн хуулийн төслийг боловсруулж их хурлын даргад өргөн барьж сонгуулийн хуулийг өөрчлөхөөс өөр аргагүй байдалд шахалтанд оруулсан. Бид 100% хар машины дүнг тоолох, жагсаалтаар сонгох явдлыг зогсоох зэрэг олон саналуудыг хуулийн төсөлд оруулахаар тавьсан боловч эрх баригчид одоохоороо төрөө барьж 50% хүртэл нь тоолдог болох ийм л одоо шийдвэрийг бидэнд одоо гаргах боломж олгосон. Жагсаалтаар сонгогдохгүй явдлыг бол орон нутгийн төвшөнд бол бид нар бодиттой ажил болгож чадсан. Намын нэрсийн жагсаалтын ард нуугдад сонгогдох явдлыг Монголын иргэд сонгогчид бол хүсэхгүй байгааг өнгөрсөн 4 жилийн хугацаанд бидний орон нутагт ажиллаж байхад бол энэ бүгд бол их тодорхой харагдаж байсан. Та бүхэн санаж байгаа намын чуулганы өмнө ээлжид бус чуулган зарлаж засгийн газрын гишүүдийг хөөж гаргах, өршөөлийн хууль батлах, эдийн засгийн хил тод байдлын тухай хуулийг батлах ийм одоо их шургуу ажлыг эрх баригчид зохион байгуулсан. Бид өршөөлийн хуулинд авилгал албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсүүдийг хамруулахгүй гэдэг ийм хатуу байр суурийг баримталж байж өршөөлийн хуулинд энийг хамруулахгүй гаргаж чадсан. Бид эдийн засгийн хил тод байдлын тухай хуулинд төрийн албан хаагчдын хөрөнгө оруулалтын мэдүүлгийг хамруулахгүй гэдэг энэ байр суурийг баримталж хуулийн 2 удаа засгийн газар буцааж байж төрийн албан хаагчид эдийн засгийн хил тод байдлын энэ хуульд хамрагдахгүй болох энэ шийдвэрийг бол гаргуулж чадсан. Эрх баригчдыг зоргоор нь тавьсан бол энэ 4 жил олсон эдсэн зүйлээ хил тод байдлын тухай хуулиар хөрөнгө оруулалтын мэдүүлэгт бичиж хууль ёсны өмч хөрөнгө болох санаархал байсан.